За би одоо өнөөдөр нөгөө алаг салаад хийх гэж байгаа. Тэгээд алаг салаадныхаа нөгөө чинжүүг цэвэрлж байна. За миний энэ уут бол нөгөө гялгар уут байгаль шингэдэг ийм уут байгаа. Тэгэхээр нөгөө би хэдэн жилийн өмнөөс сүүлийн хэдэн жил би одоо нөгөө sustainable life буюу нөгөө амьдралын нөгөө байгаль дээлтэй эко хүн болохоор шийдээд одоо гялгар уут ямар ч одоо байгаль дээлгүй гялгар уут мод ч юм уу юм юмудаас татгалзаад дандаа ингээд дахин хэрэглээнд орсон байгаа бүх юмнуудыг. Тэгээд гялгар уутны хогны гялгар уутны хувьд бол энэ яалтчгүй гялгар уут хэрэгтэй учраас тэгтээ нөгөө байгаль шингэдэг ийм тусгай материалаар хийгдсэн одоо эсвэл ийм хогны уутнууд гарсан байгаа. Тэгээ би энийг хэрэглэдэг болсон. Гэртээ. Тэгээд ядаж манайх нэг гэр бүл ч гэсэн те байгальдаа хог баг гаргая та тийм ээ. Хог баг гаргаж охин байгаль дээлтэй амьдрахаар шийдээд байгаа. За ингээд чинжүүнүүд нийтээ би чинь 6-12 чинжүү авсан юм байна. 2 уут чинжүүгд чинь 6-12 шиг. Нэг мэсэн ахуйгаа хийгээд авчнаа. Тэгвэл дахин байн хийгээд авах цаг байхгүй. Нэг цаг гаргасан дээр ер нь босгаас ахуйгаа хийхгүй бол одоо тэгэл нэг жижиг юмны төлөө ингээд цагаа зараад авах ямарч боломжгүй учраас ингээд нэг дор ер нь хийгээд сайн хадгалаад авчихад бол нэг хэсэгтээ ингээд одоо салаад дэлгүүрээс янз бүрийн салаад ер нь авах болсон дөө манайх бол тэгэл өөрийнхөө гар хийцэн ийм салаатуудаа хийгээл идчихэн. Тэгээд авж байгаа нөгөө ногоо маань дандаа органик учраас ямар ч байсан өөрөө боловсруулад органик хоол идж байгаа. Тэгээд мэдээж хэрэг органик бүтээгдэхүүн дэлгүүрээр зөндөөл байгаа. Тэгэл ямар нэгэн байдлаар нөгөө хийцэн боловсруулсан хоол бол тэгэл тийм юм бод сорсон л байгаа шүү дээ. Тэгэхээр яаж бодсон өөртөө хийсэн хамаагүй эрүүл гэдгийг одоо. За би одоо нөгөө чинжүүгээ хэдэн грамын чинжүү байгаа вэ гэдгийг гаргана. 6 12 шиг чинжүү байсан. Миний жор болохоор 400 грамаар хийгдсэн жор байгаа. Би энэ жорыг нөгөө манай энд амьдардаг байсан юм аа олон жилийн өмнө нэг хөөрхий залбирхан болцсон нэг тэгээд нэг хичээсэн жорыг аюу олон жилийн өмнө авч ирсэн 2014 онд хурш байсан юм байна. За 2100 г миний 2100 г чинжүү маань 2100 г болсон байна. За эндээ тохируулаад би одоо сонгон улаан лол хамтраа бэлтгэх юм байна. За ер нь бол миний жор энэ дээр байгаа. Ингээд бичсэн байдаг. Энээсээ харж байгаа л тэгэл одоо салаатаа хийн дээ. За миний өнөөдрийн 2000 г буюу 2 кг орчим чинжүүгээр 1 кг луван 1.5 кг улаан лойл, сармис 15 хумс, дарсан өргөс тэмэх нэг 10 шиг, ургамлын тос 750 г, сонгон 850 г, перц 2.5 цайны халбаг, орегано 5 цайны халбаг. За ингээд лаврын авчлалын зүйл орхны би одоо ингээд нөгөө жорныхаа дагуу жоохон тоо удаж үзээд. За би ногоонуудаа бүгдийг ингээд хөшгөлөөд бэлтжлээ. Одоо ингээд яг хуурахад одоо хийхэд бэлэн болж байна. За одоо шилээ буслаж байна. Тэгээд би ингээд энэ дандаа юм 4 шиг юм шин тагнууд хэрэглэлээ. 4 том тэгээд 3 жижигхэн байгаа. Энэ ингээд шин наалт ингээд шин байгаа. Маш сайн наалт гэсэн үг. За, энийг одоо ингээд буслахад ариутгнаа.
За би өнөөдөр манайд sunflower юу тасаага болохоор нэг хийлээ. За лонга хийсэн. Одоо би алаг чинжүүгээ хийнэ. За миний салат ер нь бараг бэлэн болцсон байна. Одоо би шил рүүгээ савлан да. Нэлээ их болсон юм. За тавсан стовыг таарсан байна. Ийм гоё. Шаргал өнгөтэй гоё болсон. За одоо энэ ирмэгнүүдийн ингээд ийм хуурай даавуугаар амар сайн айгүй сайн арчиж өгнө. Тэгэхгүй бол эн чинь нөгөө юу очдөг. Одоо энэ чинь цавуу наалдах хэрэгтэй. Ингээд наалдах хэрэгтэй гэдэг. Тэр энийг одоо ингээд ирмэгнүүдээ маш сайн арчиж өгнө гэсэн үг. Маш сайн арчаад ямар нэгэн хоолны утагдал наалдуулахгүйгээр маш сайн арчиж энэ юу чинь таг нь сайн наалддаг байхгүй юу? Жогон. За энэ тагнууд нь болохоор энэ чи дэлгүүрт байдаг. Би тэгээд нөгөө жоохон муудчаар нь шинийг аваад энэ наалддаг тагнууд нь тэгээд хуучирчаар нь зөвөр өөр нэг юмд ингээд тагийг хэрэглэж болтыг. Нэлээ хэд ингээд чанаад ахаар аяанда энэ таг нь наалт нь жоохон муудчдаг байхгүй юу? Энэ бол шинэ таг сая би ариутгасан. Одоо ингээд цагиргийн нэргүүлээд ингээд одоо би өнөөдөр энийг усанд чанж болгоно гэсэн үг. Энэ яг ногоо салат учраас мах шиг биш учраас энийг зүгээр усанд чанаад хийхэд ер нь болно. Энэ ингээд нэг цавтай учраас юм чи ингээд наалтчдаг байхгүй юу? Тэгэхээр энэ бол тийм шилнүүд байдаг. Шилнүүд нь энэ тагнууд нь тустай байдаг. За өнөөдөр хийсэн уран бүтээл ямар ч байсан дуусгасан. За одоо ингээд бэлэн салаад байхад одоо ингээд тэрөөсөө дараа нь амарч ямар ч хоолтой ойлоод идчихнэ. Тийм ээ. Миний талхны хөрөнгө тэнд байж гэн.